За сайн мэцхан хүмүүс те. За бүлэг ба байгууллага гэсэн агуулгын хүрээнд за байгууллага гэж юу вэ? Түүний англи хэл гэдгийг багш нь тодруулан тайлбарлаж өгье. За ер нь бол хүн төрөлхтний түүхэнд уламжлалт нийгэмд хүмүүс одоо ураг төрөл ойр дотны холбоонд үндэслэн ажиллаж амьдарч за тэрхүү одоо ойр дотны бүлгийнхээ хүрээнд хэрэгцээг ханган ажиллаж байжээ. За өнөөдрийн хувьд бол бүлгийн хүрээ улам өргөжөж за хөдөлмөрийн хуваар улам нарийснаар одоо нэг хэсэг нүр тэрэ тарьдаг. За нөгөө нь гурил үйлдвэрлэдэг. За дөрөвдүгээр түүгээр нь талах хийж за дараагийн хэсэг нь бол түүнийг худалдааснаар одоо бид хэрэгцээгээ хангаж байна гэж үзэж байна. За тэгвэл орчин үеийн нийгэмд хүн бол яхарахгүй ингээд олон бүлэгт харьяалагдаж за нэг байгууллагаас нөгөө байгууллагын хүрээ рүү шилжсэн тэдний нөлөөлөл донд амьдарч байна. За тэгэхээр зэрэг байгууллага бол нэг төрлийн бүлэг юм а гэж ингэж үзэж болох нэ. За ер нь байгууллага гэж юу вэ гэхээр зэрэг хамаарагдаж байгаа хүмүүсийн хувьд ерөнхий одоо нийтлэг зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагаагаа ухамсартайгаар зохион байгуулж байгаа юм бүлгийг байгууллага гэдэг юм байна. За бүлэг нь байгууллага болохын хувьд бол нийтлэг шаардлагуудыг хангасан байх ёстой. За тэр нь юу вэ гэхээр зэрэг тодорхой одоо нийтлэг зорилгод нэгдсэн байх ёстой. За нийтлэг ганц зорилгоо тухайн бүлгийн бүх гишүүд зөвшөөрсөн байх ёстой. За бүгдд ач холбогдол бүхий зорилготой хүрэхийн тулд бүлгийн бүх гишүүд одоо хамтран ажиллахад бэлэн байх гэсэн одоо ийм шалгууруудыг бол хангаж ээж байгууллага болт юм байна. За байгууллага нь бол өөр юм гэсэн шинжүүдтэй. За тэрний үг гэхээр зэрэг за нийтлэг зорилготой байна. За тухайлбал бид бол ангийн зорилго, сургуулийн зорилго гэж мэддэг. За түүнтэй адилхан ер нь бол байгууллага бүр нийтлэг зорилготой байна. За байгууллага нөөцтэй байна. За тэрхүү нөөцт нь юу орох вэ гэхээр зэрэг хүн орон за хүний нөөц, капитал буюу хөрөнгө, материал, за технологи, мэдээллүүд багтж байна. За байгууллагын үйл ажиллагаа гадаад орчноос ихэнх хамаардаг. За гадаад орчин гэдэгт нь юу вэ гэхээр зэрэг нийгэм, эдийн засгийн нөхцөл, эрэлт хэрэгцээ, үйлдвэрчний эвлэл, засгийн газрын шийдвэр, хууль дүрм, за өрсөлдөгч байгууллага, нийгмийн соёл, үнэ дэмжийн систем, үзэл суртал, технологи зэрэг нь бол байгууллагын гадаад орчин гэдэг ийм одоо шинжид хамаарагдах юм байна. За байгууллага нь дүрм журамтай байна. За байгууллага нь хөдөлмөрөөр хуваарлсан байна гэж үзэж байна. За тэгвэл байгууллагын хөдөлмөрийн хуваар ямар байх ёстой вэ гэхээр зэрэг ер нь бол хоёр янзын хуваар байна. Хөдөлмөрийн хөндлөн чиглэлийн хуваар, за босоод шаталсан хуваар гэсэн юм хоёр янзын хуваарлалт байна. За хөдөлмөрийн хөндлөн чиглэлийн хуваар гэж юу гэхээр зэрэг за зорилгоо хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бүх ажил үүргийг байгууллагын бүрэлдэхүүн хэсгүүдэд одоо хуваарлсан байхыг гэлнэ. За тухайлбал сургуулийн хувьд аваад үзэх юм бол за боловсрол олгох байгууллагын хувьд тухайлбал нийгмийн ухааны тэнхим, байгалийн ухааны тэнхим, за урлагийн тэнхим, биеийн тамирын тэнхимч гэдэг юм уу те. За тэгээ энэ тэнхимүүд бүгд одоо өөр өөрийн хариуцсан үүргийг хүлээн авч за энэ хүү үүргээ биелүүлснээр байгууллагын одоо зорилгод захирагдж байна гэж ингэж үзэх юм байна. За тэгвэл босоо шаталсан хуваарлалт гэж юу гэхээр зэрэг за нэгдмэл зорилготой бүхэл бүтэн байгууллага тусдаа өрмөц зорилт чиглэлтэй юм үйл ажиллагаагаа эрхэлдэг олон салбар хэсгүүдэд хуваагддаг. За эдгээр салбар хэсгүүд нь бол мөн дотроо үйл ажиллагаагаа зохицуулах шаардлага гардаг. За энэ нь босоо шаталсан шугамын хөдөлмөрийн хуваар хийхийг одоо нөхцөлдүүлдэг бөгөөд нэгдсэн нэг шийдвэр гаргасан шийдвэрийн нэгж рүү хүргэж хэрэгжилтийг хангах юм хөдөлмөрийн хуваарийг бол босоо шаталсан шугамын дагуу хуваарлалт гэж яригддаг. Өөрөөр хэлбэл сургуулийн хувьд аваад үзэх юм бол сургуулийн зорилгыг биелүүлэхийн тулд одоо босоо шаталсан чиглэлээр одоо үйл ажиллагаагаа хуваарлахыг бол босоо шаталсан гэж ингэж үздэг юм байна. За мөн одоо орчин үед бол бюрократ байгуулах бол нэлээд бас хөгжиж байна гэж үздэг юм байна. За Макс Веберийн тодорхойлсноор бюрократ байгууллага гэдэг нь бол ер нь бол одоо хүнд суртал одоо олон шат дамжлага бүхий одоо ийм байгууллагыг хэлнэ гэж томилсон байдаг. За бюрократ байгууллага нь бол өөр юм гэсэн давуу боломжтой талтай байна. За тэгэхээр бюрократ байгууллагын давуу тал нь юу вэ гэхээр зэрэг байгууллагын эрхэм зорилго зорилтууд нь илүү тодорхой байдаг. За албан тушаалын үүргийг дүрм журмаар тогтоодог.
Бөгөөд энэ нь бол эрх мэдлийн зөрчилдөөн дур зоргын үйлдэлийг бол таслан зогсооход хувь нэмэртэй байдаг байна. За мөн одоо байгууллагын ажилтан нэг төрлийн ажил үүргийг дагнан гүйцэтгэх болсноор тухайн ажилтан бол нарийн мэрэгшээж одоо ямар чадварыг эзэмшдэг байна. За мөн албан тушаалын цалин хөлсний холбоо одоо оршиж байгаа тул авилгыг бол бууруулах ийм одоо шинжтэй байна гэж ингэж давуу талыг тайлбарлаж байна. За тэгвэл сул тал нь юу вэ гэхээр зэрэг ер нь бол бюрократ байгууллагын хувьд аваад үзэх юм бол бичиг цаасны ажил ихтэй. За ямар нэгэн асуудлыг шийдэхин тулд олон шат дамжлагыг дамждаг. Энэ нь бол одоо ард түмнийг иргэдийг бол залгаахад хүргэдэг ийм сул талтай байна. За мөн бүтээлч санаачлагыг бол дэмжих нь бага тул одоо ажилтны хөгжил саардаг. За ритуал шинжийн гажуудлыг үүсгэх буюу өөрөөр хэлбэл байгууллагын зорилгоос гажуудаад одоо хүнээс гэгдсэн тухайн дүрм журамдаа л одоо захирагдаж идэвхгүй сул дорой байдлыг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл бюрократ байгууллагын үед бол хүн рүү биш илүү одоо төвлөрсөн нэг одоо захирагч нэг удирдагчийн одоо дүрм журам захирагдах нь илүү байдаг учраас хувь хүний хөгжлөөс нэлээ одоо хазайдаг гэсэн санаа байна. За бюрократ байгууллагын үед бол ардчилтаас өргөлддөг. Удирдлагын босоо шаталсан тогтолцоо нь эрх мэдэл цөөнхийн гарт төвлөрөхөд хүргэж за дээрээс доош чиглэсэн олонхийг үл ойшоох цэцэглэлийн харилцаа бүрэлдэн тогтоход хүргэдэг. За үүний сонгогдогч бол бид нар ардчилсан бус дэглэмийн үед буюу одоо тухайлбал социализмын үед бол яг ийм одоо бюрократ байгууллагын тогтолцоо нэлээ одоо бэгдсэн байдаг. За тэгэхээр зэрэг дээрээ бол дарга удирдлагатай. За доод одоо албан тушаалтнууд нь бол ажилчид буюу бусад гүйцэтгэгчид ер нь бол даргын шийдвэрийг л одоо хүлээж за түүний одоо удирдлагаар одоо бүгд ажилдаг. За ийм учраас яг ийм нөхцөлд бол одоо ажилтан бол одоо янз бүрийн одоо өөрийн санал санаачлагаараа ажиллах нь бол маш бага. За түүнийг ч одоо үнэлэх боломжгүй зөвхөн одоо даргын удирдлагын удирдагчийн байр сууриас хандаж за түүний одоо субъектив үнэлгээ бол давмгаалдаг. За тэгэхээр зэрэг бид нэр яг бюрократ байгууллагын тогтолцооны сонгодог хэмээгийг бол социализмын үеийн одоо төрийн тогтолцооны байгууллагуудаар бол тайлбарлаж болно. За бюрократия гэдэг үг нь болохоор зөв ерөнхийдөө бол ширээ сандал гэсэн үгнээс гаралтай тийм ээ. За нөгөө талаар нь бол хүн суртал гэдэг утгыг бас илэрхийлдэг байгаа. За гэхдээ орчин үед бюрократ байгууллагын одоо энэ сул тал улам бол хөгжөөд ер нь илүү одоо арчилсан чиглэл рүү бас шилжиж байгаа. Тийм учраас бюрократ байгууллагт бол бас олон одоо бас давуу тал бас бий болж байна. За түүнийг нь улам бүр одоо хөгжүүлж байна. За ийм одоо тайлбараар багш нь энэ удаагийнхаа энэ одоо видеог өндөрлөё. За тэгээд хичээлээ сайн үзээд агуулгаа сайн баттгаарай.